Дархан аймгийн засаг даргын 2017-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. За энэхүү зорилтын хүрээнд шилийн эмнэлэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ. За тус эмнэлгийн эхний шат өнгөрсөн 9-р сард хэрэгжиж эхэлсэн бол 12-р сарын 21-нд 2 дахь шат нээлттэйхэн хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжинд нэгдсэн эмнэлгийн амбулаторыг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэн очер дугаарлалтыг цахимжуулж утсаар болон хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах шуурхай ил тод нээлттэй байдлыг хангасан байна. За шилэн эмнэлгийн хүрээнд гэх юм бол манайх одоо GPS суулгаснараа бүх машинууд хаана яг дуудлагатай явж байгаа шууд нээлттэй харагдах болно. Дуудлага хэдэн минут одоо хүлээгдэл хийх байгааг бас мэдэх боломжтой. Тий дуудлагаас дуудлагын хооронд ойролцоогоор хэдэн минут явж гэн дуудлага хэдэн минутанд аваад айлтаа хэдэн цаг хэдэн минутанд татсан гэдэг нь ерөнхийдөө бол бүгд одоо шилэнд юугаараа бол мэдэгдэх боломжтой гэсэн үг л дээ. Энийг энэ дуудлагыг авснаар бидний бас нэг гол урдаа тавьж байгаа зорилго бол ард иргэдтэй хүлээгдэхгүй очих. Тэр л юг урдаа тавьж байгаа. Аль болох бүх хүртээмжтэй бүх дуудлагыг авч. Харин 2 дахь шатнд дөрвөн тусламжийн 103 үйл ажиллагааг хөнгөвчилж дуудлагын 12 автомашинаас 10-т нь GPS аппарат суйрлуулжээ. Энэхүү GPS-ийг автомашинуудад суйрлуулснаар тухайн дуудлагын автомашин хаана ямар хурдтай явж байгааг хянах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог юм а. За өнөөдрийн байдлаар Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын утсанд өдөртөө 90-100 дуудлага ирж байгаа юм байна. Дуудлагын дийлэнх хувийг томоогүй өвчлөл, даралт, зүрх, автослын дуудлага эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.